Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр хоёулаа нөгөө орхигдсон хань ижлийн тухай ярилцсан. Тэгээ чиний хувьд ерөнхийдөө орхигдсон хань ижил гэхээр юу бодогдчих вэ? За одоо нөгөө бидний өмнөх ярьсан сэдвүүд байсан шүү дээ тий. Аз жаргалтай хань ижил, гэр бүл гэл үерхэл нөхөрлөл гэж ярьжсэн. Тэр үед маань хосууд биендээ маш их цаг хугацааг зарцуулаад байгаа байхгүй баяр хөөртэй зүйл. Дандаа сайн сайхан зүйлээ хуваалцаал ин хамтдаа яваад байгаа. Харин орхигдсон хань ижил гэдэг дээр болохоор би одоо жишээ нь ингээл тий гэр бүлтэй болонгот л нөхөр нь гадуур ажил төрөл хийдэг, эхнэр нь гэртээ үр хүүхдээ хасраад үлддэг тий. Яг ийм зүйл дээр эхнэр хүн бол тий миний хувьд бол бас тийм зүйл бас боддог байсан зүйл нь болохоор тий ир нөхөр маань гэртээ ирээд жоохон ч гэсэн зүйл дээр надад туслаад өгөөсэй гэдэг ийм зүйл хүсдэгээс яг энэ сэдвийг л ер нь бол хэлж байгаа л хахал та. Яагаад ер нь эхнэр нөхрүүд ингээд хаягдаад юм? Яг энэ зүйл дээр үн цэнийг л бий болгох хэрэгтэй л хахал та тий. Нөгөө нэг хаалтыг бий болгохгүй байх хэрэгтэй хахал та. Тэр нь юу вэ гэхлээр би мөнгө олж ийн гэдэг аль нэгэндээ эхнэрэн ч юм уу нөхрөн ч юм уу ажилдаг байж болно шүү дээ. Тэгвэл би мөнгө олж байгаа юм чи гэрээ цэвэрлэх гэдэг нэг тийм хандлага бас байж болохгүй л дээ. Тэгэхээр ажиллаж байгаа ч тэр ажилгүйч тэр нэг нэгэндээ хүндлэл жоохон ч гэсэн сэтгэл гаргахад энэ зүйл маань тий ялангуяа эмэгтэй хүн ялангуяа гэрт хүүхд хараад сууж байгаа эр хүн ч вэ тий юм сэтгэлийн хямралд ордог аахгүй сэтгэл зүйн хямрал гэдэг зүйлд ордог. Тэгэхээр тэр зүйлийг л ингээд хамтдаа даван тулчвал тий орхигдсон гэр бүл гэж бас хань ижил гэж байхгүй хаа л гэж бодож байна шүү дээ. Тэгээ ер нь бас заримдаа хосууд маань өөрсдөө илүү их тусгаарлаад идэм шиг санагддаг. Яагаад тэгэхээр сүүлдээ бүр ингээд урт хугацааны харилцаа, урт хугацааны амьдралын дараа баг инээх нь хүртэл нөгөө хүндээ зовлон болж мэдрэгддэг болчдөг. Тэгэхээр эсвэл бие бинийгээ илүү тийм сайн таньж мэддэг болчт юм болов. Тийм учраас хосууд маань бие бинийгээ илүү их дэмжиж, бие бинийгээ илүү хүндэлж, бие биендээ илүү их тусалж ажилтна, гэрээ ажилд нь илүү их цаг зарцуулж байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд эмэгтэй хүнийхээ хувьас хэлэхэд те эрчүүд маань ажиллаа тарж орж ирээд гэртээ те хийх юмнуудад нь харагдчихвэл те ингээд хийчдэг байгаарэ те тэгвэл тэр зүйлд чинь өчүүхэн төдий ч гэсэндээ ихнэр чинь баярлдаг байх шүү. Ийм зүйл байгаа тохиолдолд хизээч эхнэртэй танд гомдлож, уурлаж, өглөхгүй байх болно гэдгийг амлаж байна.